Монгол улсад анх удаа 1-р зэрэглэлийн уул зураг үе хүнд даацын жилд 30-50 сая тонн үрс тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг бүтээн байгууллаа. Энэ бол дотоодын санхүүжилэл төр үндэсний аж ахуй нэгж Монгол инженеруудын хүчээр бүтээн босгосон 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын цогцлбор төсөл юм. Зэрэглэл 1 дэлгэмэл урт 324.16 км, төмөр замын голын даац 25 тонн, өртөө 2, зөрлөг 6, гүүр 16, нэгдсэн удирдлагын төв GPS, GNSS галт тэрэгний байршил тогтоох систем 13 самх, 5T систем, шилэн кабель суурилуул 460 км. Bod International компани 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын төслийн дээд доод бүтэц нэгдсэн удирдлагын байр зөрилгийн барилга байгууламжуудыг улсын комиссд бүрэн хүлээлгэн өглөө. 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд дээд доод бүтэц тохиол холбоо барилга угсралт эрчим хүч хөдлөх хүрэлт хөнгөсөн 6 багц ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ бол Монгол хүн бүрийг хөгжил дэвшил сайн сайхан ирээдүйд өрийн дуудсан хөгжилийн зам байх болно. Стратегийн өндөр ач холбогдолтой улсын нийгмийн эдийн засгийн хөгжлийг шин төвшөнд хүргэх 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр зам.